За сайн байцгаана уу? Сургалтын маань ээлжид бичлэг өнөөдөр ингээд эхэлж байна. За өнөөдөр нохоогоо яаж зөв угаад сурах уу? Мөн хүнсийг яаж зөв авах уу? Анхнаасаа хашраахгүйгээр усанд орох дуртай болгох тийм сургалтыг өнөөдөр хийж байна. Өнөөдөр миний одоо гарын дор юу байна гэхлээр хоёр төрлийн шампунь байна. Ангижруулагч байна. За энэ зарим самнуудыг бас би энэ дээр танилцуулъя гэж бодлоо. За самны хувьд бол ноолуур буюу ноостой их нохоон дээр бол ийм сам их зүгээр байдаг. Энийг одоо ингээд самнахаар энэ ноолуур аягүй сайн авдаг ийм сам байгаа. За мөн угаагаад хатаасны дараа урт үстэй нохоонууд дээр бас ийм самнууд их сайн тохирдог. Энэ хоёр бол ерөнхийдөө нэг төрөл гэж ойлгох хэрэгтэй. За мөн энэ бол 361 гэдэг шүттэй ийм сам байгаа. Энэ бол бас их ноолуур их ширэлтсэн нохоонуудаар их зүгээр байдаг. Зулгаагаад байхгүй ийм байдаг. За энэ бол бүр нөгөө тачир өстэй нохоонуудыг самнах хэрэгтэй самжтай. Ротвейлер, далматин, доберман гэдэг ийм нохоонуудыг угаах самнах зорилттой. За тэгээд өнөөдөр мэдээж нохооныхоо анх удаа нөгөө хүүхдүүдтэйгээ харьцсан энэ нохоо маань гэртээ очих гэж байгаа. Тийм учраас би хумсыг бол авчий гэж бодоод хумсны утгыг бэлтцсэн. За ноход ижээдэг хүмүүс бол гэртээ нохооны сам за хайч бол тийм шаардлагатай биш. Яг бол өөрсдөө гэртээ нохооны ус цас чадахгүй хүмүүст шаардлагагүй. Сам бол зайлшгүй хэрэгтэй. Өдөр болгон самндаг өвлдөрч гэж байдаг. За хумсны утга бол мэдээж хэрэгтэй. Шампунуудаа авчих хэрэгтэй. За энэ бас нэг энэ болохоор нөгөө нэг хөөсрүүлээд угаадаг юм зөөлөн юм шүттэй бас самж гэж ярьдаг л да. Ийм зөөлөн шүттэй сам. Мэдээж нохоо угаах юм чинь ийм бэлэн хэрэгтэй, альчуур хэрэгтэй. Сургалт хийх гэж байгаа шүү дээ. Энэ чинь яг нохоогоо угаахдаа ямар нэгэн аюулгүй гэдэг мэдрэмж төрүүлж анханаас нь энэ усанд орох зүйл нь таатай юм а гэдгийг мэдрүүлэхийн тулд заавал амттах хэрэгтэй. За мэдээж чихэнд бүглэн, чихэнд нь ус оруулж болохгүй хөвөн хэрэгтэй. За чих угаадаг надад ийм шингэн байна. За мөн чихний өрөвслийн эсрэг тос байна. За ингээд чих нь өнөөдөр бас цэвэрлэн. Нойтон сульфидик хэрэгтэй. За энэ гинж хэрэгтэй. Мэдээж алчуур, хормогч ингээ хэрэгтэй. За би энэ шампуны тал дээр нэг 2 3 юм хэлж өгье. Ангижруулагч байна. Шампунь бол одоо чи өнөөдөр хар нохоо угаах учраас би хар нохооны шампунь сонгосон. Энэ шампунууд их хвчлэн зарим ингээд юун дээр бичсэн байдаг. 15-1-ээр шингэлнэ гэдэг. За ингээд шингэлээд бэлтгэсэн байгаа. Шампунуудаа сонгохдоо бол аль болох нохоон зориулсан шампунь авах хэрэгтэй. Хүн зориулсан шампунаар ерөөсөө угааж болохгүй. Гүлгөө байнда зөөлөн өргөөд тавина. За тэгээд шууд мэдээж нохоороо ус шүршихгүй штэ. Даралтын хамгийн бага дээр за тэгээд гүлг рүүгээ шууд шүршихгүйгээр бааныхаа хойд хэсэг рүү ч юм ингээд шүршинэ. За тэгээд ус нээх болгондоо амттангаа өгнө гэсэн үг. За тэр үед нохоо ямар мэдрэмж авч яах гэхээр ус шүрших нь бол амттай гэсэн тийм мэдрэмж авч яах гэсэн үг штэ. За тэгээд дахиад энэ үйлдэлээ одоо олон дахин ингээд давтна. Дахиад усаа нээлээ. За тэгээд амттайгаа өглөө. За нохоо ус нээх тэр мөчид ингээд амттай хайгаад ингээд эхэлж яах гэсэн үг. Норхоос өмнө усныхаа халуун бүлэнийг маш сайн тохируулах хэрэгтэй. Хэтэрхий халуун юм уу хүд уусаар нохоо анхандаасаа зочрол авчих юм бол дараагийн удаа угаалгахтаа бол танд хүндрэл үүсгэнэ гэсэн үг. За гөлгөө норгож эхлэхдээ бол хамгийн хойд хэсгээс буюу нурууны хэсгээс эхэлж норгож эхлүүл их зүгээр байдаг. Толгооны хэсгийг бол хамгийн сүүлд угаах хэрэгтэй. Нохоогоо ингээд эзэн өөрөө байнга угаах нь бол нохооныхоо арьсны эрүүл мэнд болон энд тэнд юм зоогдсон байна уу, яр шарах байна уу гэдгийг шалгах боломж олгодог. Бас нэг давуу талтай нохоотойгоо харилцаа үүсгэж байгаа нэг ийм одоо ажил юм л да. За одоо яг энэ гүлгэн дээр бол биенд нь ингээд төмрийн юм нарийнхан ширхтээ юм төмөр утас зоогдсон байсан. За тэгээд энийг харуулж байна. Иймэрхүү юмыг бол яг угааж явахдаа ингээд мэдэх боломжтой байдаг. Гүлгөө норгож эхлэхдээ усны даралт болон гарын хөдөлгөөнийг маш зөөлөн алгуурханаар хөдөлгөж эхлэх хэрэгтэй. За тийхгүй энэ тогтсон ширүүн өвдөлт ямар нэгэн цочрол ерөөсөө өгж болохгүй гэдгийг л алхам тутамдаа анхаарна л гэсэн үг.
нохоогоо угааж явах явцдаа ч гэсэндээ үе үе хамттангаа өгж явах хэрэгтэй. Усанд орох энэ зүйл нь бол нохооны хувьд таатай мэдрэмж төрүүлж явахыг үргэлж анхаарах хэрэгтэй. Гөлгийг ямар давтамжтай угаах вэ гэж хүмүүс үргэлж асуудаг. Ойролцоогоор дунджаар 1 сард 1 удаа угаахад хангалттай. Хэрвээ одоо яалтчгүй бохирдол болцсон үед бол угааж болно л доо. Гэхдээ аль болох их ойрхон угаахаас зайлсхийх хэрэгтэй. Ойрхон угаадаггүй гол шалтгаан нь нохооны арсны бүгдэц хүний арсын бүгдснээс шал өөр. Нохоо бол хөлөрдөггүй амьтан. Хөлсний булчирхай бараг байхгүй учраас арс нь ер нь амархан хуурайшдаг. Нохоо угаах явцад гардаг нэг хүндрэлтэй зүйл бол яг арга байхгүй. Нохоо биеэс ихсрэх байдаг. Ийш тийшээ ус цацаад хамаг юм норгоод ингээд аюу хүнд байдаг. Тэгэхээр яг энэ үед нь бол толгойг нь шууд бариад авах хэрэгтэй. Тэгээд бойл юм уу орхих гэдэг командаар тэрийг байнга сургаад авах хэрэгтэй. Сэгсрэх үед нь шууд орхих гэдэг толгойг нь бариад авах гэсэн. Тэгээд ингээд харсан үлдээ бол сэгсрэх нь харьцангуй гайгүй болчдөг. Ер нь сэгсрэх шалтгаан чинь толгоондоо ус өрхөөр л ихэвчлэн сэгсэрдэг штэ. Тийм учраас хамгийн сүүлд толгойг нь угаадаг шалтгаан бол ерөнхийдөө л энэ байгаа. За эхлээд ингээ шампань аягуулсаа ингээ тараагаад бүтэн ингээ шампаньд хэрэгтэй. Ер нь бол хамгийн тохиромжтой хэсэг бол нурууны хэсгээс эхэлж угаавал зүгээр. Барааны савнгаар угаадаг энэ гэж аягүй их ярьдаг шүү. Тийм ерөөсөө байхгүй шүү. Барааны савнгаар угаадаг тийм ерөөсөө байхгүй шүү. Нохоо угаахдаа ер нь доод хэсгийг аягуулсаа угаах хэрэгтэй. Хүмүүс ингээл дээрээс нь угаагаад ингээл норгоо савндаад идэг. Яг үндэ яг доотлын энэ дотортлын цав, энэ гидсийн хэсэг, энэ сугны энэ хэсгүүд ерөөсөө угаагддаг байхгүй. Тэгэхээр аль болох доотлын хэсгүүдээ ерөөсөө мартаж болохгүй. Бүх хэсгүүдээсээ угаахгүй бол энэ хэсэг чинь цэвэрхэн болчдөг. Эндээ бохирдол байх юм бол нохоо ч муухай нэртэй хэвээрэл байх гэсэн үг шүү дээ. Нохоо угаачхад энэ бааныхаа цаанаас нь уйдаг энэ яг зориулт энэ нэг салууны учраас ингээд бид бэлдсэн байхгүй. Гэрийн нөхцөл юм наадаг юм байдаг юм лээ. Тэгээд тэр наадаг юм аваад нохоо анханаас нь ингээд наашаа зүтгүүлэхгүйгээр сурчих юм бол аюу амар. Тэгэхгүй болохоор нохоо чинь баанаас гарах гад ингээд наашаа зүтгээд хамаг ууц нь ороод идэг байхгүй. Ийм хийчих юм бол аюу зүгээр идэв. Одоо доотлын цэвэрлэхийн хэсгийг угааж байна. Нохооны толгойг угааж эхлэхээс өмнө чихийг урьдчилж бэлдсэн хөвөнгөөрөө бүглэх хэрэгтэй. Ингэх юм бол чих рүү нус орохгүй гэдэг чинь чих нь өвдөхгүй гэсэн үг. Ер нь чих рүү нус орсон үед нохооны чих аягүй амархан өвдчихдөг. Толгойг нь угаахдаа аль болох хамар руу нус оруулахгүйгээр хамрыг ингээд таглаж аваад угаах юм бол их зүгээр байдаг. За ингээд угааж дуусаад шампунаа харилгаад тэгээд ангижруулагчаа ингээд түрхнэ. Ихэнх ангижруулагч дүрхснээс хойш 5 минут массаж хийх юм уу, нэг хэсэг үстэй түрхээд ингээд байлгаж явах хэрэгтэй гэсэн заавартай байдаг. Ангижруулагч хэрэглэсний дараа бол үнэр нь бол маш гоё болдог. Хүсэн ч гэсэндээ намирсан юм зөөлөн болдог. За одоо нохоогоо хатаах явц эхэлж байна. Нохоогоо угаахдаа хойд хондлоо хэсгээс нь эхэлсэн бол хатаахтаа толгой хэсгээс нь эхэлнэ. Эхлээд альчуураар бүх толгойных нь чихний амаг байгаа усыг бол маш сайн арчаад авах хэрэгтэй.
гэрийн нөхцөлд хатаах гэж байгаа тохиолдолд хүний үсний сэнсийг ашиглахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь хүний үсний сэнс маш их халдаг. Тэгээд халахгүй болохоор мэдээж хүүт хүлээгээд ханах хахтар хатаад авахгүй. Тэрний оронд олон ингээд алчуураар арчаад өөрөөр нь сэгсрүүлээд байх юм бол аюул амархан хатчихдаг. За ямар ч юм гүлгнүүдээ угаачлаа. Хэрвээ та нар анзаарсан бол миний бичлэгэн дээр хоёр өөр гүлэг ингээд дандаа ээлжиж ингэж явдаг байгаа. Сургалтандаа ингээд хоёр гүлэг ашиглаж байгаа. За тэгээд энэ бол Тэнгэрийн хүч үүсний газрын Ж төрөлтийн хоёр гүлэг байгаа. За энэ бол охин гүлэг, энэ нь бол эр гүлэг байгаа. За одоо гүлгнүүдээ угаасан юм чинь одоо чихийн цэвэрлэн. За тэгээд хумсыг бас авна. Ингээд ирнэ болно гэсэн үг. За чих нь бол нэлээд богтцсон байна харж байгаа. Энэ нэг юм хар юм байгааз ийм ерөөсөө байх хэсгүй. Энийг ер нь бол гэрийн нөхцөл нойдын сэлбэтгэр арчсан ч болно шүү дээ. Байнгын цэвэрлээ 7 хоног болгон шалгаж явах хэрэгтэй. Тэгээд шалгаад цэвэрлээд ах юм бол чихний өрөөсөл энэ төрлийн асуудал байхгүй л гэсэн үг. Өчнөөс урьдчилан сэргийлж чадна шүү дээ. Байнгын цэвэрлж явах юм бол тэгээд ардаа ийм байх байхгүй. Ийм байж ерөөс болохгүй. Чих нь яг энэ хэсэг шиг юм цайвар ягаан өнгөтэй байх хэрэгтэй. За цэвэрхэн эрүүл чихийг хараад таньж болох хамгийн амархан арга бол энэ ерөөсөө ийм л байх хэрэгтэй гэж ойлгож байна. Энд ч одоо ингэ цайвар ягаан ямар ч хар юмгүй тэгээд цэвэрхэн байгааз энэ тэндээ нуглаанда ямар ч хар юм тослог зүйл байхгүй. Яг л ийм байх юм бол ингээл цэвэрхэн эрүүл байна л гэж ойлгох хэрэгтэй. Нохоо ер нь чихэн өвдөд ирэхээр толгоогоо айгүй их сэрдэг шүү дээ. За хүнсний хэмжээ байна шүү дээ. Энэ бол энэ бамбазуур гэж үүдээ юм. Бамбазуурын төвшин газар хүрэх төвшин энэ хумсын төвшин хоёр ингэ тэнцүү байх хэрэгтэй. За энэ бол хумсыг ер нь авах шаардлагагүй нь ер нь бол. Эннээс урагшаа илүү ингэ гараад ирэх юм бол хумс чинь ингэ төрүүлж ангууд урт урагчаараа ингэ хурууны уг дээр ингэ хөшөлт өгöd идэг гэсэн үг. Тэгээд хараа аяндаа энэ хурууны уг нь өрөвсөд улаачтай. За бүр хүндрэх юм бол хуруу нь бол эндээс өрөвсөл үүсээ бүр асуудал болдог. Энэ бол ер нь гайгүй байна. Гэхдээ энэ жоохон цоройх дуртай гүлэг учраас би өнөөдөр хүүхдтэй байх учраас баг зэрэг үзүүлээд ингэж авчина. Хумсан дотор чинь цустай гэр гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр цусанд хүрэхээр ер нь нохоо айгүйх эмзэглдэг. Цусанд нэг гарчхаараа цусандаа хүрчгээрээ айгүйх гаслаад байдаг. Тэгээд цус нь бас их удаан тогтдог нэг тийм асуудалтай. Би бол баг зэрэг үзүүлээд авчий. Тэгээд ингээд тасгах маягаар л явахгүй бол их авах юм бол ер нь бол цус гарахаар цагаан хумстай нохооны хумс чинь гэрэл тусгаад харахад угаасаа цус нь хаана вэ? Бүгд нь ялгарч идэг шүү дээ. Хар хумстай нохооныхыг яаж таньдгүй гэхээр би бол энэ доотлоос нь хардیں۔ Тэнгуут энэ доороос нь харангуут яг хумсны энэ гэрэн хэсэг нь угаасаа андшгүй дээ. Ингээд мэдэгч дээ. За ингээд хумс нь бол ийм байхад ямар ч судал байхгүй. Болсоо.